Хүнсэн хуулинд бол маш тодорхой заасан байдаг. Улсын хурал гэдэг нь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага. За мөн улсын хурлын тухай хууль, засгийн газрын тухай хуулиудад бол тус маш тодорхой заасан байгаа. Юу вэ гэвэл одоо ерөнхий сайд засгийн газрыг бол улсын хурлаасаа бүрдүүлдэг. Улсын хурал нь сонгож баталж өгч явуулдаг. За улсын хурлаас баталсан хуулиудыг хэрэгжүүлээрэ гэж явуулдаг. За тэгээд энэ хэрэгжилт нь яаж явж байгааг эргээд хийн хянах уу? Улсын хурал хяндаг. За улсын хурал гэдэг нь юунаас бүрддэг вэ гэвэл ард иргэдээс сонгогдсон улсын хурлын гишүүдээс бүрддэг. Тэгэхээр миний хувьд бол ард иргэдийг төлөөлж байгаа улсын хурлын гишүүнийхээ хуваар яг одоо улсын хурлын хууль, дэгийн тухай хууль болон улсын хурлын тухай хууль, үндсэн хууль заасныхаа дагуу ерөнхий сайд буюу засгийн газраасаа одоо холбогдох мэдээллийн дагуу асуулт асуусан. За юу гэж би асуусан бэ гэвэл энэ баялагын сантай холбоотой асуудал ярьсан. За баялагын сантай холбоотой би тухайлан юу асуусан бэ гэвэл 2030 он гэхэд 3 их 80 орчим төгрөг бүрдүүлнэ гэж хэлсэн дээр нь би голлож асуултаа асуусан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бүх одоо үзүүлэлтүүд буурлаа, багаслаа. Одоо наад зах нь энэ орлого олоод тэр нь ашигтай ажиллаж байж Монгол улс нэмэгтэй гарч байж тэр нэмэхээсээ баялагын сан руугаа мөнгө төвлөрүүлдэг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол улс хасах баланстай явж байгаа. Хасах 353 тэрбумын алдагдaltaй явж байгаа Монгол улс эхний 3 сарын байдлаар. Энэ нь бол би бас энд хэлсэн, би дандаа тоо ярьсан. Тэгэхээр энэ нь бол өмнөх оны мөн үеэс юугаараа ялгаатай болж ийн вэ гэвэл тэр үед бол 1.6 их 80-ийн нэмэгтэй байсан байхгүй юу? Өмнөх жил. Энэ жил хасах 353 тэрбум. Тэгэхээр ийм байдалтай байхад энэ баялагын сан чи бүртгүү гэдэг ийм асуулт асуусан. За хоёрдугаар за иргэдтэй нэг амсуулах төдий баялагын сангаас хуваарлж яагаад нэг 145 мянган орчим төгрөг ингэж хуваарлаад бүгдийг одоо хөрөнгөний эзэд болгоод бүртгэгдсэн. Өнөөдөр та бүхэн статистикийг хараад үзээрэй. Бүгд 3 сая хөрөнгөний эзэн байж байгаа. Гэтэл үнийн эрэхтэй ямар юмных нь хөрөнгө эзэмшгэвдээ манай иргэд. Зүгээр нөгөө тараасан 100 хэдэн мянган 125 мянган төгрөгнийх нь асуудлаар л хөрөнгө эзэмшигч болгоод бүртгээд байгаа байхгүй иргэдээ. Ингэж иргэдээр тоглож тохиргож болохгүй гэдэг зүйлийг би бас хэлсэн. За эцсийн дүндээ бол бид бүхэн маш сайн мэдж байгаа. Над руу өнөөдөр өдөрт маш олон иргэд мессеж бичиж байна. Бид нар татварын дарамтанд үнэхэрийн одоо үгээ хэлж өвсөө майжж байна. Тэгээ энэ дээр та бүхэн арга хэмжээ авдаг юм уу? Та нар чи биднийг төлөөсөн гişүүд биш юм уу гэдэг. Тэр утгаараа бид нар үнэхэрийн иргэдийн үгийг илэрхийлдэг юм аа. Улсын хурлын эндэр гэдэг чинь бидний улс төрчиг талбар биш. Бид нар дандаа иргэдийн юу хүсэж байгааг хэлж байгаа. Эсвэл бол иргэд өөр юм яриад байгаа юм уу? Би гайхаж байгаа байхгүй юу? Иргэд амьдрал сайн байна гэж байгаа юм уу? Иргэд өнөөдөр үнийн өсөлтөд дээрлүүлээгүй юм уу? Иргэд өнөөдөр инфляцид автаагүй юм уу? Иргэд өнөөдөр аж аргалтай сайхан амьдарч байгаа юм уу? Татвартай дийлдэг юм уу? Тийм биш бол би буруу ярьсан байна. Би худлаа ярьсан байна. Би тэрэндээ хариуцлага хүлээхэд билээ. Би өөртөө ийм л юм ярьсан. Энэ миний ярьсан тоонууд бүгд энд байгаа. Тэгээ энэний төлөө энэ одоо нэгдүгээрт намайг бол улсын хурлын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна гэж санагдлаа. Өөрөөр хэлбэл 125 шиг гишүүн байгаа юм байна. Энэ улсын хурал 126 байх статал. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж энийг дүгнэх вэ гэвэл өнөөдөр Монгол улсын засгийн газар улсын их хурал буюу олон нийтэд сонгогддог төлөөллийнхаа дээр гараа суучжээ. Угаасаа суудлын хувьд ч гэсэн дээр гараа суучдаг. Яг үүгээрээ бол улсын хурлын гишүүдийг бол юм чинээ тоохгүй юм байна. Энэ хүн бол өстой үнэхээр вакуумд орсон юм байна. За энэ хүнд бол бүх эрх мэдэл байсан. Одоо ч байгаа. Сүүлийн 6 жил энэ хүн эрх барих дээд байгууллагад өндөр дээд албан тушаал хашиж байгаа. Эхний 2 жил Монгол улсын засгийн газрын галтгойг барьсан. Одоо Монгол улсын засгийн газрын тэргүүнээр ажиллаад 5 дахь жилдээ орж ийн. 5 дахь жилдээ штэ 5 сар биш. 5 жил ерөнхий сайд дараалж хийсэн арчилсан улсад юу н ховор шүү. Арчилсан улсаас одоо Ангела Меркель те Германы ерөнхий сайд хийснийг би бол маш сайн санаж байна. Бусдаар бол ийм удаан жил ингэж ерөнхий сайд хийсэн арчилсан орны ерөнхий сайдыг би зүгээр санахгүй байна. Судлах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хүнд бол бүх боломж байсан. За Монгол улсын төсвийн орлого бол маш их байсан. Энэ өнөөдөр мөнгө хайцсан юм бэ. Одоо 2022 онд Монгол улсын гол экспортын бараа бүтээгдэхүүн нүүрсний үн $240 байсан. Маш их мөнгө цугларсан. Энэ мөнгө хайцсан өнөөдөр. Ард түмний амьдралд яаж нялдсан? Яаж нэмэлт тус болсон юм? Энэ миний асуух ёстой асуулт.
Энэ бүх мөнгө хайцсан гэдэг асуултаас асууж би эхлэмээр байна. Гэтэл эсвэргээрээ улсын хурлын одоо гишүүн бүрэн эрхийнхаа дагуу энэ хуулийн дагуу улсын хурлын гишүүд болвол засгийн газраас асуулт асуух бүрэн эрхтэй энэ хуулийн дээр заасан байна л да. Дээрээс нь ерөнхий сайд засгийн газрыг удирдах улсын хурлын өмнө ажлаа хариуцсан гэдэг энэ улсын хурлын хуулийн тодорхой заалтан дээр бичигдсэн байна. Тэгэхээр би бол одоо өөрийгөө бол хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Одоо яасан гэжтэй намайг одоо ингэж үл тоож өөрөөр хэлбэл улсын хурлыг үл тоож байгаа юм бэ гэдгийг би бол гайхаж байна. За ер нь бол улсын хурлыг засгийн газрын хуулийн хэлтэс болоод удаж ийн гэдэг шүүмжлүүд бол олон нийтийн зүгээс маш их байгаа. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн зөрчил би тэгж л бодож байна. Тэгэхээр миний зүгээс ямар ч байсан бүлгийн гишүүдтэйгээ одоо ярилцаад одоо даваа гарагийн бүлгийн хурлаар энэ асуудлыг яах ёстой юм бэ? Ингэж улсын хурлын бүрэн эрхэд халдаж болж байгаа мó гэдэг асуудлыг одоо би мэдэхгүй байна одоохондоо. Одоо бүлгийнхаа гишүүдтэй бүлгийнхаа удирдлагатай холбогдож ярилцаад нэг шийдвэр гаргана гэж бодож байгаа. Шаардлага хургуулах уу ер нь яг энэ өнөөдрийн асуудалтай холбогдуулсан шийдэл нь юу вэ? За яг шийдлийг нь манай улсын хурлын ардсан намын бүлгийн хуульчид бол бас гарах байх гэж найдаж байна. Гэхдээ яг маш энгийнээр ярихад бол улсын хурл гэдэг нь өөр үндсэн хуулиараа эрх барих дээд байгууллага. Улсын хурлаас бид нар ерөнхий сайдыгаа томилдог. Улсын хурлын өмнө энэ хүн ажлаа хариуцдаг. Ажил ямар явж байгааг би асуух бүрэн эрхтэй хуулиараа. Тэр би л хууль зөрчөөгүй. Зүгээр одоо гишүүдийг дураараа доромжлох, дарамтлах ийм эрхийг хариу хуулиараа ерөнхий сайдад олгосон эсхийг би мэдэхгүй байна. Судлах хэрэгтэй. Хуулийн ямар одоо алдаа дутагдал гарсныг нь одоо бас хуулийн хүрээнд нь судлаад арга хэмжээ авах гэж бодож байгаа. Чуулганы орлон дээр таны асуусан асуултад хариулгүй ерөнхий сайд өгдөө баяр цагтаргийн асуултанд хариулъя гэж албаатсан юм шиг мэдээлэлтэй шүү дээ. Тэгэхээр энийг та юу гэж бодож байна? Энэ бол улс төржих юм уу? За энэний цаана магадгүй энэ мэдээллийг сонссон хүмүүсийн хувьд таныг бас баяр цогтөг хүн юм байна гэдэг юм ойлголт авлаа. Тэгэхээр та өнөхөр баяр цогтөг хүн юм. Яг уу намайг тэгээд энийг ерөнхий сайд үгэн дээр хэлчихлээ л дээ. Энэ залуу хүүхдүүдийг энэ хүмүүс үгийн зааж өгöd. Нэгдүгээр би залуу хүн огт биш. Тэгээ миний насыг бас судалж болно та бүхэн. Би 1990-ад оноос ахуулаад энэ ардсан намд явсан. 97 98 онд би Монголын үндэсний ардчилсан нам гэдэг Муу ан гэдэг намын шинэ үе залуучуудын байгууллагад явсан. Тэр үед баяр цогт гэдэг одоо энэ хүн социал демократ намд явж исэн байх гэж би бодож байна. Дараа нь яг нам нийлсэн, нам нэгдсэн. Би өөрөө бие даасан үзэлтэй одоо үдийн наслахтаа би хин нэгнэр үгээ хэлүүлж, үгээ заалгуулж явж үзээгүй өнөөдрийг хүрсэн. Одоо мэддэг хүн мэднэ гэх нь хайшаа те. Гэхдээ би бие хүн байхгүй юу? Жудаг авахтай баярмаа гэдэг би хүн штэ. Миний үгийг хинч зааж өгдөггүй. Нэг ч хүн зааж өгдөггүй. Би бүх үг үзэл бодлоо би өөрөө бичдэг. Би өөрөө илэрхийлдэг, ярьдаг, хэлдэг, бичдэг. Миний сошиал хуудасуудыг харуул дандаа миний бичсэн үг. Би баяр цогт идэх хүнтэй одоо намын одоо сонгон шалгаруулах нэг 5 сараас хойш нэг ч уулзаагүй, нэг ч тааралдаагүй. Ерөөсөө нэг л юм болохоо байгаар нэг хитэн хүн гаргаж ирээл те. Тэр нэг хүмүүстэй ингэж наад юм шиг байгаа юм. Энийг мэдхгүй хаанаас хийдгийг одоо энэ улс төрчтэй ярьж байгаагаар хаа нэгтэй газрын 15 давхраас хийдэг гэж би сонссон. Тэгээ тэндээс ийм юм зааж өгөөд идэм юм манай ерөнхий сайд. Би тэрийг мэдэхгүй. Надад хинч нөлөөлдөггүй. Хинч миний үгийг зааж өгдөггүй. Би баяр цогт идэх хүнтэй би уулзалгүй маш олон сар болж байна. Намын тэрүүн дэд дарга баяр цогт гişүн. Баяр цогт дарга тий одоо. Миний хувьд бол би ардсан намын дэд дарга. Гэдэг хуваараа бол намын ажлын хувьд бол бид нэр уулзаж ажил ярьж явсан. Тэр бол хамгийн сүүлд 5 сар. Тэрнээс хойш би уулзаагүй. За хүн бүтгэж гэн гэж харин шүүгд өгж бас болохыг үүсэхгүй байна. Тэгээ намайг бүтгэж байгаа байхгүй нэгсэндээ. Баяр цогт үгийн зааж өгөөд явуулж ийн гэж штэ. Баяр цогт надад үг зааж өгсөн эсхийг энэ хүн тагнуул цагдаа ашиглаад нотлох хэрэгтэй тэгвэл бүр тэрэндээ тулвал миний утсыг чагна тий одоо би баяр цогт идэг гишүүнтэй холбогдоод надад миний үгийг зааж өгöd байгаа эсхийг тэр тагнуулын буюу холбогдох байгууллагаараа нотолж болно. Би дахиад нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Ерөнхий сайдд бүх юм байгаа. Тагнуул байна, цагдаа байна, АТГ байна. Тэгээ дээрэс нь одоо миний ойлгож байгаагаар тэр эдийн засгийн зөвлөл гихчтэй бүх бизнесүүдийг оруулсан юм билээ шүү дээ. Нөгөө тэр асуудал үүсгээд байгаа гэж өөрийнх нь яриагаар хэлээд байгаа тэр од жаргал захирал, тэр апуугийн захирал, тэр манай бүх том бизнесмэнүүд тэр эдийн засгийн зөвлөлд нь сууж идэм билээ шүү дээ. Би тэрийг бас хараа гайхсан. Эдийн засгийн зөвлөлдөө бизнесүүдээ авцсан.
Нөгөө карманда бүх намынхныгаа хийцэн. Сүрэг хүчний нам гэж байхгүй. Бизнесмэнүүд баг сүрэг хүчний гэж байхгүй юм шиг байгаа юм. Би зүгээр тэндээс харахад. За гадуур дийлсүүл явж байгаа улс төрчдийн бүгдийг бас кармалцсан. Түгээс нэртэйгээр те элчин сайд. Түр ямар элчин сайд гэдэг лээ? Ингээд авцсан. Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайд гэдээ авцсан. Энэ хүн жөрөөсөө Монголын улс төрд өөр тийм энэ хүнээс гадна хүн үлдсэн юм уу? Мань мэтээс өөр. Одоо сүрэг хүчний ажил хийж байгаа би байна. Манай бүлгийн гишүүн Жаргалан байна. Одоо хэн байгаа би мэдэхгүй. Өөр энэ хүний эсрэг дуурж байгаа сүрэг хүчний ажил хийж байгаа хүн байгаа мó? Иргэд байгаа байх гэж би найдаж байна. Түүнээс биш энэ хүн бүх хэрэг нь байна. Асар их мөнгө байсан энэ сүүлийн хугацаанд. Маш их мөнгө. Төсвийн зардал бол та бүхэн мэдж байгаа те. 24 онд 27 их найд байсныг нь 30 их найд болгоцсон. Тэгээ 30 их найд байсныг нь 35 их найд болгож оруулж ирсэн. Би тэрийг жадлан эсэргүүцсэн. Тэрний төлөө надад одоо үс санаад идэм үү? Би мэдэхгүй. За миний тухай одоо жинхэнэ тэр сошиалаар бол зөндөл одоо худал хуурмаг хүтгэлэг явдаг. Тэглээгээд би тэрний эсрэг би өөрөө устарч учраас тий янз бүрийн юм бол ярьдаггүй. За одоо өнөөдрөөс ахвал дөнгөж сая бас зөндөө тэр бүтгэлгүүд эхэлж ах шиг байлээ. Энэ бол яг бидний хүлээсэн одоо зам юм да тий. Гэхдээ би улсын хурал гэдэг энэ институцийн нэг эдэс тий би одоо ард иргэдэд хүлөөлж байгаагийнхаа хувьд бол би энэ засгийн газрыг энэ улсын хурлыг ингэж дээрлэхэж дарамтлахыг бол би хүлээн зөвшөөрөхгүй.